За эрүүл мэндийн яамнаас бол ер нь энэ тусгай мэрэгжлийн төвүүдийн болон одоо эрүүл мэндийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нийт бодлогыг бол нэгдсэн бодлогоор зангидах ийм арга хэмжээг нэгдүгээрт авахд өнөөдрийн санамжчиг бол чухал ач холбогдолтой. Ялангуяа одоо цэргийн төв эмнэлгийн энэ сайхан нөөц бааз дээр түшиглээд ялангуяа эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа, нэн шаардлагатай байгаа, хүлээгдэл чирэгдэл үүсгээд байгаа энэ тусламж үйлчлэгийг цэргийн төв эмнэлэг дээр аваад ингээ ажилуулах юм бол хоёр талдаа туйлын ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. Тийм ч утгаараа хүүхдийн засгийг бид нар нээж ажилласан сая сайд маань хэллээ. За өнөөдөр бид нар бол харуулж шигдээсийн тасгийг одоо нээж ажиллуулах мэрэгжил арга зүгээр нь эрүүл мэндийн яам удирдан зохион байгуулж хариуцж мэрэгжил арга зүгээр нь эмч мэрэгчлүүдэд сургаж хагалгаагаа одоо профессорын багийн хэмжээнд хийх. За нөгөө тэгүр энд ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдийн ур чадварыг сайжруулж эрдэм мэдлэгийг дээшлүүлсэн одоо эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх судалгаа шинжилгээний ажлыг нотлохоонд суурилсан байдлаар хийх. За нөгөө тэгүр одоо энэ гэмтэл ялангуяа одоо энэ орон нутгаас ирж байгаа зүүн аймагуудаас ирж байгаа гэмтэл харуулт шигдээс баян зүрхийн дүүргийн энэ өвчлөлийг бас бууруулах чиглэлээр чирэгдэл хүлээгдлийг багасгах чиглэлээр энэ үйл ажиллагаа маань чухал ач холбогдолтой. За нөгөө тэгүр Батлан хамгаалах яамд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилт бол сондгоорч үлдэж нийгмийн халамж ялангуяа эрүүл мэндийн хуулинд заагдсан зүйлүүдийг бас нийгмийн халамжийг хүлээж чадахгүй ийм асуудлууд байдаг. Тийм ч учраас бид нар одоо 9 сард ирээд ярилцахад бол энэ гомдол санал бол маш их ирж исэн. Энэ асуудлыг бас шийдвэрлэх дээр онцгой алхмыг хийх. Нөгөө тэгүр одоо манай тулгамдад яадаг хөдөө орон нутагт эмч мэрэгчлэлтэн хүрэхгүй байгаа энэ асуудал дээр бас хамтарч ажиллах хөдөө орон нутагт эмч мэрэгчлэнүүд ажиллах юм бол одоо цэргийн дүүцүүлэх албан тушаал тооцож явах гэсэн ийм сайхан заалтуудыг оруулсан ийм өргөтгсөн санамж бичигт гар хэсэг зурж байгаа. Энэ бол одоо ард иргэдэд тусламж үйлчилгээ хүртээмжтэй чирэгдэлгүй за мөн одоо оновчтой хурдан онцлогоо хийх ийм боломжийг бол олгож өгч байгаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ санамж үйлчийг зурснаар эрүүл мэндийн салбарт одоо хамтран ажиллах ийм томоохон боломж харилцсан одоо бас үүрэг хүлээсэн ийм одоо цаашдаа ажиллах ажлын чиг зүг их тодорхой болж байгаа юм чухал ач холбогдолтой. Ер нь одоо манай Батлан хамгаалах яам, эрүүл мэндийн яам хоёр бол олон жил хамтран ажиллаж ирсэн ийм сайхан уламжлалтай. Ялангуяа одоо манай Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэг, хуучин булаг хоспитал гэж нэрлэгдсэн. Энэ цэргийн төв эмнэлэг бол улсын хэмжээний одоо хордлого, тэгээд одоо хотго гомсны шарах одоо энэ хордлого тэгээд бусад одоо нийтийг хамарсан ийм одоо халдвартай өвчин энэ хүнд үед бол одоо эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн эмч ажилтнуудад туслан дэмжлэг үзүүлж одоо ингэж ажиллаж ирснийг Монголын ард түмэн одоо тэр зэсэг бол маш сайн мэддэг. Тухайлах юм бол одоо холиорын одоо голомтонд хэрхэн яаж ажилласан, багнуур дүүрэгт болсон одоо эсвэр тархины хордлоготой ямар их одоо хүнд нөхцөл бий болов энэ бүхэнд одоо яаж хамтарч ажилласан гэх зэрэгээр одоо бүгд мэднэ. За түүнчлэн бол бид зөвхөн өнөөдөр санамж бичиг байгуулснаар одоо энэ шинэ засгийн газрын хоёр сайд түүнчлэн одоо хоёр салбарын хооронд энэ хамтын ажиллагаа хийж байгаа ийм зүйл биш. Шинэ засгийн газар байгуулагдмал одоо эрүүл мэндийн сайд, цог цэцэг сайд бол өөрийн биеэр одоо манай цэргийн төв эмнэлэг дээр бичлэн танилцаж бид хамтдаа одоо 27 жилийн дараа анхудаа дайчилгаатай одоо 027 гэж одоо манай цэргийн төв эмнэлэг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарсан ийм дайчилгаатай хэрийн сургуулийг энэ налын харийн зохион байгуулсан. Тэр одоо хэрийн сургуульд бид одоо хамтарч оролцож хамтарч ажилласан. За түүнчлэн одоо удирдлагын чанартай нийслэл Улаанбаатар хотод энэ агаарын замын одоо томоо ханиад энэ их өвчний дэгдэлтийн үед бол одоо манай цэргийн төв эмнэлгийг төшөөлүүлээд 50 ортой хүүхдийн тасгийг нээж ажиллуулсан. Энэ тасгийг одоо нээн ажиллуулахад манай эрүүл мэндийн яам бол одоо бодтой тодорхой туслан дэмжлэгийг үзүүлсэн. 67 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа энэ тоног төхөөрөмжийг бол одоо эрүүл мэндийн сайд шууд яамнаас
гаргаж өгсөн. За бид хоёр хамтраад засгийн газрын хуралдаанаар энэ хүүхдийн одоо шин тасаг нээсэнтэй холбоотойгоор одоо бас мөн дутагдaltaй байгаа техник хэрэгсэл авах шаардлагатай 147 сая төгрөгийн асуудлыг оруулж шийдүүлсэн. Гэх зэргээр бид бол одоо маш идэвхтэй нэгт ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ санамж жишг байгуулснаар миний түрүүний хэлсэн бидэнд одоо их өргөн сайхан хамтран ажиллах юм боломж нэгдэж байгаа. Эрүүл мэндийн сайд маань энэ хугацаанд манай цэргийн төв эмнэлгийг одоо төшөөлүүлээд энэ эрүүл мэндийн байгууллагуудын одоо энэ ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс ингээд одоо зүүн талын Тэнтээд орон Сүхбаатар энэ 3 аймгийн одоо харвалт шигдээстэй холбоотой энэ өвчтнүүдийг хүлээн авах ийм одоо эрх боломжийг биднэрт нээж өгч байгаа. Өнөөдөр цэргийн төв эмнэлгүүд зөвхөн цэргийн албан хаагчид тэднийг эрүүл үйлчилгээс гадна баян зүрх дүүрэг, тэгээд налаах, баханга ийм дүүргүүдийг одоо хүлээж авч идэг ийм онцлогтой. Ингээд бид нар одоо хамтарч ажиллаж эрүүл мэндийн салбарт одоо шинжлэх ухааны ямар одоо шинэ нээлт, шинэ одоо техник технологи нэвтэрч байна. Энэ бүхнийг бол бид хүлээн авч ингэж одоо хамтран ажиллах ийм өргөн сайхан боломж нэгж байгаа. Их чухал ач холбогдолтой юм. За энд одоо бид санамж жишгээс одоо оруулж байгаа нэг том чухал заалт бол одоо эрүүл мэндийн салбарт хөдөө орнуудад даслагдмал одоо аймаг суманд ажиллаж байгаа эмнэлгийн эрүүл мэндийн одоо ажилтнуудаа цэргийн одоо албанд хааснаар тооцох, дүйцүүлэн одоо алба хааснаар тооцох ийм одоо эрх зүйн боломжийг нээж хамтарч ажиллахаар энэ одоо санамж жишгээс оруулсан. Тэгээд одоо энэ санамж жишг одоо бол олон одоо шинэ чухал зорилтуудыг дэвшүүлж оруулснараа их ажил хөдөлтөө гэж ингэж үзэж байгаа. Бүгд захиран шийдэх яам анх байгуулагдаж байсан. За ингээд түүхэн цаг хугацаанд Монгол улсын Батлан хамгаалах яам 1990 оноос Монгол улсын Батлан хамгаалах яам. За Батлан хамгаалах яамны хувьд олон улсын болон бүс нутгийн аюул байдлын орчныг төлөв. Та бүхний цэргийн стратегич гэсэн байдаг ба тийм ээ. Нөөцийг зөв ашиглах гэдэг бол Түүний бүтэц зохион байгуулалтыг төвлөржүүлэх, хөгжлийн төлөвлөлтийг шинжилэн тодорхойлох, зэвсэрлэж ажиллагааг өргөжүүлнэ. Цэргийн багшлын эрх зүйн нийгмийн баталгаас сайжруулж, аливаа нөхцөлд үйлдвэрлэх шагналыг зөвшөөрсний жанжин штаб Батлан яамны удирдлага үтцэд ажилладаг. За цэргийн төв эмнэлэг, цэргийн дуг хүч эрдмийн чуулга, Батлан хамгааллын төв архив, Монгол цэргийн төрийн өмчт үйлдвэрийн газруудын хувьд Батлан хамгаалах хажуу үйлдвэрийн нэгдэл, өртөө төрийн өмчт үйлдвэрийн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах салбарын одоо надад харилцааг нэлээд өндөр түвшинд хүртсэн. Одоо Европын аюул байдлыг хангах байгууллагатай одоо энэ олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа. Одоо хамтын ажиллагаа хөгжүүлж ажиллаж байна. За манай зэрэг Судааны Дарфур мужид одоо яг манай 2 дугаар шатны эмнэлэг 68 одоо цэргийн албаагчид